Цоохор ирвсийн зохилдолгоо. Оролцогчид зохилдолгоо гэж юу болох талаар мэдлэгтэй болсон байна. Зэрлэг амьтад зэрлэг байдалдаа амьд үлдэхийн тулд ямар зохилдолгоотой болсныг мэдж авна. Тухайлбал бидний цоохор найзад өөрийн нутагт байгаа зэрлэг амьтдаа хайрлах мэдлэгт суралцсан. Ирвэсний зохилдолгоо ирвэсний зохилдолгоо бол дасан зохицохын зохилдолгоо. Хүнтэй ер нь ямар холбоотой вэ? Хүн яаж зохилддгийг байгаль цаг агууртай өвлөө хөтөнцөн яаж зохилддгийг. Ирвэс бас яаж зохилдсон байна? Амьдрахын тулд альва зохилдолгоо бол ерөөсөө тухайн амьтныг амьд явахт нь л тусалдаг ийм зүйлүүд байдаг. Амьд явахын төлөө л зохилдсон өөрийн биед гарч ирсэн энэ өөрчлөлтийг бол зохилдолгоо гэж хэлээд байгаа. За ингээд энэ хичээлээ үзцгээе. За одоо бид нар сая ирвэсний зохилдолгоо гэсэн хэлээд байгаарай. За дулаан ийм зузаан арьс нь юуны учир вэ? Өвөл амьд гарахын тулд, тийм ээ, даарахгүй байхын тулд, тийм ээ. Хүн өвөл яаж зохилддог вэ? Бээлийн өмс нь, молгын өмс нь оролцсон, тийм ээ. Дулаан хувтас өмс нь, гутал өмс нь. За ингэж зохилдсон байх нь. За чих ямар үүрэгтэй юм бэ? Сонсох, юу сонсох хэвтэй вэ? Ямар дуу чим ээ? Яах та? Аюул хаан байна, тийм ээ. За тэгээд барих миний эдэрч хичээл амтан хаана бэлчиж байна? Тэрнийг сонсох нь байна. За өөрийгөө хамгаалахын тулд за бусдыгаа бас сонсон, тийм ээ. Бусад ирвэснүүд хаана байна гэдэг. Энэ энийг хардаа. Энэ тавхаа ямар үүрэгтэй бай? Бас ингэж халтрахгүй, тийм ээ. За энэ гитэх мэрахад энэ үстэй ингэ зөөлөн явдаг хумсаа нуучаад. За ингээд их маш их үсрэхэг байдаг. Хатанд бас ингээд өсгөө ингээд шалтан байж байгаа юм бол даарна штэ. Тэгэхээр ирвэсний чинь хөл нь ингээд битүү өсвэж идэг байхгүй юу. Тэгэхээр маш зөөлгө алтрахгүй нэгдүгээр. Тэгээ хоёрдугаар чимээ гаргахгүй. За ингэж мараж гэтгэж зориулсан байна. За энэ тэгэхээр зарим хүмүүс ингэж яриад байдаг. Чон тэнд нэг монголч нэг олон чонтой зүүлийн чонтой юм яриад тэнд ч нэг хар чон үзсэн, энд ч нэг цайвар цагаан юм үзсэн, зээрийн цагаан энэ төр гэж нэрлэлсэн заяа чоннуудаа. Үнэн л дээ нутгийнхан тэгээ нэрс. Гэхдээ өөр биш, нэг л зүйлийн чон байж байгаа. Гэхдээ ирвэс болохоор тухайн орчинд бол цагаан ийм хад асахтай байх юм бол цайвардуул байна. За юу. Их хүрэн илгэн хад байх юм бол иймэрхүү байна. За тэгээд бас ирвэс чинь бас ойтой ийм уултай газар байх юм бол ийм бас нэг хар их модонд чинь бол ерөөсөн амтэн чинь хар болж зохилдсон юм байлээ шүү дээ. Америкт очиод дандаа хар чонууд ягаа хар байна гэсэн чинь амар их ширэнгийн ийм шиг ойтой. Тэгээд тэр дотор ч хар болж зохилддог юм. Тэгэхээр энэ өөр байх юм бол эдгээр өөр ирвэс гэж ойлгохгүй нэ шүү дээ. Тухайн газартаа л би амьд явахын тулд, тийм ээ? Би амьд гарахын тулд байж байгаа байхгүй би зохилдсон. Зохилдож чадаагүй байх юм бол тэнд чи амьд гарах ямар ч боломжгүй болчихж байгаа. Тэ. За одоо тэгээ ирвэсэнд чинь болохоор сүүл байж байгаа. Сүүлийг бид нар түрүүнд ярьсан, тийм ээ? Тэр сүүл хүчрхэг сүүл байж исэн, тийм ээ? Тэрийг ярьсан байж байгаа. За шүд ямар үүрэгтэй вэ? Хоолон бутлах, тийм ээ? Хүнд ч гэсэн тийм юм байна. Гэхдээ хүн чинь ухаалаг болохоор худаг жижиглэх юмнуудтай, багажнуудтай болохоор энэ соёо моёнууд нь яг үүргээрээ бас биш. Арай юу болсон байх нь шүү дээ. Боловсронгуй болоод арай үүрэг нь суларсан гэсэн үг. За бид нарт ч гэсэн адилхан тийм байдаг. За ингээд дасан зохилдолгоо өшөөч нь ирвэс өшөө яаж зохилдох вэ? За өвөл тэгчлээ. Явахтаа хоол ундаа барихтаа тэгчлээ. Хамар ам яаж зохилдох вэ? Үнэрлэх энэ төр. Энэ нэг сахал байна шүү дээ. Ямар үүрэгтэй юм бэ амтны энэ сахал? Энэ үнэрт ямар үүрэгтэй юм бэ энэ сахал? Ийм өдөр тийм үү? Энэгээр сахлаараа ячаад тийм амтан байна нөгөө сахалт цох шиг энэ төр цохорхон шиг тэхүү. Энэ үү? Юм засаад байт юм уу? За энэ сахал бол үнэрэнд нөлөөлдөг гэдэг байхгүй. Яадаг вэхээр бид нар дээхэн үе та нар мэдэндээ бууз жигнэхээр цаг минутгүй те сэвдэг штэ тийм ээ. Энэ сэвж байгаа байхгүй юу? Үнэрийг тодотгож өгдөг байхгүй юу? Ингэж хөдөлж
тодотгож ойртуулж авчирч гин гэсэн үг. Тэгээд нэг зэрлэг амьтан чи хоншоор нэх нойтон байж идэг байхгүй чон энэ төр чи. Тэр нойтон байх яагаад нойтон байж идэв? Эрүүл байхдаа нойтон байдаг өвдөчгөөр хатчдаг гэд нохооныхоо хүмүүс мэдээд идэг шүү дээ. Тэр нойтон байх чинь чихтэй борооноор үнэр айгу тодорчдаг тийм ээ. Санаж байна уу? Бороо ороод явахтаар тий ногооны үнэр мөнөр тодроод ирдэг ч тийм учраас энэ нойтон байж идэг байхгүй. Үнрийг л тодотгоход тэр амьтныг л амьд явахтал зохилдсон байх нь шүү. Үнрийг тодотгож энэ сахал махал. Энэ нөгөө ерөөсний сүүл болохоор биеийн энэ урттай яг адилхан байдаг. Тэгэхээр бид нар нөгөө амьтантай ер нь адилхан юм аа л гэдгийг хүүхд хэлэх гээд байхгүй юу? Тэ? Бид нар ч гэсэн л яг амьтантай адилхан амьдарч байгаа шүү л гэдгийг л ойлгуулах гээд байна. За баярлалаа. Цоохор эрвсийн зохилдолгоо.